Бизнесийн удирдлага, менежмент сонирхдаг судалдаг хүмүүст үзэхэд тохиромжтой кинонууд Part 2. The Founder. 1950-ад он Америкийн зам дагуу жижиг ресторанууд ээлж дараалан нээгдэж, хаагдж байсан үе. Хүн бүр илүү хурдан, хямд, найдвартай хоолны ирэлт гарсан цаг. Энэ үед нэгэн жижиг хотод McDonald's нэртэй даруухан сандвичны газар үйл ажиллагаагаа явуулдаг байв. Энгийн, гэхдээ системтэй. Тэдний амжилт нэгэн хүний анхаарлыг татна. The Founder бол Ray Kroc's түүх юм. Борлуулалтын ажилтан байсан түүний анхаарлыг McDonald's-ийн түргэн үйлчлэгээний загвар татаж, энэ санаа Америк орон даяар хэрэгжих боломжтой гэдэгт итгэсэн. Гэхдээ энэ бол зөвхөн бизнесийн өсөлтийн тухай түүх биш. Кино Ray Kroc's хэрхэн хамтарч, хэрхэн эрхийг авсан, хэрхэн тухайн нэрийг өөрийн болгож, дэлхийн хамгийн том төргөө хоолны сүлжээ болгосныг харуулдаг. Үүний цаана ах トゥ Ричард ба Моррис Макдоналдын итгэл, үнэт зүйл болон бизнесийн ёс зүйн тухай асуултууд яригдана. Энэ кино амжилтыг бүтээхэд зөвхөн санаа хангалтгүй, харин тууштай байдал, эстэл хүлээх шийдэмгий байдал чухал гэдгийг харуулдаг. Гэвч үүний зэрэгцээ амжилт авчирсан нэгэн хүн ямар үнээр ялсан бэ гэдгийг ч асуудаг. The Founder бол нэгэн брендийн түүх. Гэхдээ түүнээс ч илүү энэ бол нэр хүнд, ёс суртахуун, хувийн амжилт ба бусдын хувь заяаны хоорондын нарийн цагийг чимээг өгөн өөрнөх кино юм.